Сайн байцгаана уу? Та бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр дэлхийн томоохон технологийн компаниудын ярилцлагын тэнцэх 150 өдрийн чаленжийн дараач өдөр эхэлж байна. За өнөөдөр бидний бодох бодлого ямар бодлого вэ гэвэл find minimum in rotated sorted array гэдэг нэртэй бодлого байна. За энэ ямар бодлого вэ гэхээр бид нар бол binary search-ийг бол мэднэ шүү дээ, тийм. Бид нар бол binary search-ийг мэднэ. За binary search ямар үед ажилладаг вэ гэвэл sorted array байх үед, одоо эренбэлцсэн array байх үед бид нар бол binary search-ийг бол ашиглаж чадж байгаа тий. Тэгвэл тэр эренбэлцсэн array нь одоо эренбэлцэхээ болоод за хэдүүлэн 1 3 4 5 гэдэг array байсан байлаа гэж бодъё л доо. Тэгвэл энийг 3 удаа хэдүүлээ эргүүлчихье. Тэгвэл эхний эргүүлсэн дээр нь 1 5 1 2 3 4 болно. Хоёр дахь эргүүлсэн дээр 4 5 1 2 3 болно. Түн 3 дахь эргүүлсэн дээр 3 4 5 1 2 болчих штэ. Тэгээ энэ array-с хэдүүлээ яаж хамгийн бага тоог нь олох вэ гэдэг хэдүүлэн бодлого байна. За тэгэхээр ерөнхийдөө бол бид нар хамгийн амархан аргаар бодъё гэвэл мэдээж энэ дундуураа шууд юу яагаад явуулчих болно шүү дээ. За эхнийхэн тоог шалгалаа 3. За 3 гэдгээ тэмдэглээд авчи. Дараагийн тоог шалгасан чинь 3-аас их байна. Тэгэхээр хэрэггүй. Дараагийн тоог шалгасан чинь 3-аас их байна. Хэрэггүй. За 1 гараад ирлээ. 3-аас бага байна. 1-ийг хадгалчихъя. За тэгээ 200 оръё. За 2 бол хэрэггүй. Хамгийн бага нь 1 байна гэхэд хэдүүлээ ингээ олчиж болно. Тэгсэн чинь хэдүүлэнгээс нь асуусан зүйлс нь та нар O of log n гэдэг time complexity-тэй илүү хурдтай програм бичих ёстой шүү гэж хэдүүлэнд нь одоо цаанаас даалгавар ирсэн байна тий. Тийм учраас хэдүүлээ энийг яаж илүү хурдтай бодох боломжтой юм бэ гэвэл хэдүүлээ binary search ашиглана. За binary search гэдэг зүйлийг бол хэдүүлээ ашиглана. За binary search гэдэг нь бол яадаг үлээ гэдгийг хэдүүлээ сайн мэднэ гэж найдаж байна. 3 4 5 1 2 гэдэг тоо байлаа гэж бодъё шүү дээ хэдүүлэн. Тэгвэл хэдүүлээ L R тийм ээ. Хоёр ийм хэдүүлэн хувьсагч буюу хоёр ийм pointer эрэхтэй. Эхнийх нь хувьсагч нь хамгийн ихний тоо руу, дараагийн хувьсагч нь хамгийн баруун талын тоо руу point хийж явах ёстой. За тэгэхээр хэдүүлээ юуг бодох ёстой вэ гэвэл хэдүүлээ энэ одоо sorted array буюу эренбэлцсэн array-ээ хэдүүлээ rotate хийгээд ийм болгоцсон юм чинь хэдүүлсэн нь хоёр одоо ийм хоёр талд хуваачиж болно гэж хэдүүлээ ойлгож болох нь. Зүгээр ийм sorted array байхад хэдүүлээ хамгийн бага тоог нь мэдж байгаа ш таана байх нь ойлгомжтой. L дээр хамгийн зүүн талтай байх нь бол ойлгомжтой тий. Харин rotate хийсний дараа хэдүүлсэн хоёр төрлийн одоо юу үүсэж чинь гэсэн үг. Хоёр талд хуваачиж болно. Жишээ нь зүүн тал гээд хэдүүлэнд нь энд хуваачиж болно. Баруун тал гээд ингэж хуваачиж болно. Тэгэхээр хэдүүлээ энэ зааг дээр гарч ирж байгаа хоёр тооны бага нь буюу баруун талд нь байгаа нь одоо хамгийн бага тоо гэдэг нь бол ойлгомжтой байна шүү дээ тий. Энэ зааг дээр гарч ирж байгаа нь. За тиймгүүд хэдүүлээ яах вэ гэвэл хэдүүлээ мэднэ энэ дээр гараад ирнэ шүү дээ. L R2 энд байгаа юм чинь мэднэ те binary search-ийн хувьд. За тэгвэл мэднэ энэ дээр гараад ирчихэж байгаа юм чинь за хэдүүлээ race гээд хамгийн бага тоог нь хэдүүлээ энд хадгалсан шүү дээ те. Хамгийн бага тоог нь энд хадгалнаа гэд хэдүүлээ race хийчихье. За тэгвэл одоохондоо хэдүүлэн ингэ осчод байгаа хамгийн бага тоо бол 5 байна те. Мэднэ 5 дээр байгаа ч. За тэгвэл 5 байна. Тэгвэл хэдүүлээ аль тал руу шалгах хэвтэй вэ? Баруун тал руугаа шалгах ёстой юу? Зүүн тал руугаа шалгах ёстой юу? За бид нар бол хүн төрөлхтний хувьд бол нүдэрээ хараад амархан олж чинь. Мэдээж баруун тал руугаа шалгаж ичээд энэ 1 гэдэг тоог хэдүүлээ гаргаж авахар байна шүү дээ. За тэгэнгүүт компьютерийн хувьд хэдүүлээ яаж бодох юм бэ гэвэл яг нөгөөнийг саяны бодснороо зүүн талын поршнд нь байгаа мó баруун талын поршнд нь байгаа мó гэдгийг хэдүүлээ ихсэд харах хэрэгтэй байна. За mid бол зүүн талын поршнд байгаа учраас зүүн талын поршнд бол хэдүүлээ мэдж байгаа. Зүүн талын поршнд бол хамгийн бага тоо байхгүй гэдгийг хэдүүлээ мэдж байгаа шүү дээ. Баруун талын поршнд байх ёстой. Энэ нөхцөл байдлаар. Тэнгүүд яаж энэ зүүн талын поршнд байгааг хэдүүлээ мэдээд байна гэхээр тухайн nums гэдэг array L нь nums гэдэг array-ийнхаа мэдээс бага байх үед хэрвээ тийм ээ
Хэрвээ энэ нөхцөлд биелж явах үед энэ уус зүүн талд нь байгаа үстэй. Хэрвээ мэднэ энэ нэг дээр байсан бол энэ нөхцөл бас биелэхгүй шүү дээ. Яагаад гэвэл энэ баруун талынхаа поршнд ороод ивчиж байгаа учраас. За тэгэхээр хэдүүсээ энийг ингээ гаргаад авчирцаа. Тэнгүүд ийм байвал хэдүүсээ search right хийж штэ тий. Баруун талынхаа поршныг шалгаа, баруун талаа шалгаа. Хэрвээ ийм байвал яагаад гэвэл зүүн талд ч угаасаа бага тоонд байхгүй гэдгийг хэдүүсээ мэдчихэж байгаа. Баруун талаа шалгаа. Тэгэхээр S нь энд хүрээд ирэх нь шүү дээ. Тэгэхээр S R2-ын одоо мэднэхээр энэ дээр гарч ирнэ. Тийм учраас мэднэ 1 гээд тэнгүү дараа нь S R2 ч угаасаа хоорондоо тэнцээд S нь энэ дээр ирнэ. S нь энэ дээр байхгүй болоод за тэгээ 2 бол 1-ээс их биш. За эсрэг нөхцөлд хэдүүсээ яах вэ гэвэл эсрэг нөхцөлд search left хийж штэ тий. Search left чинь. За тэгвэл хэдүүсээ эсрэг нөхцөл нь гэж юу гарч ирж болох юм бэ гэвэл 5 1 2 3 4 байлаа гэж бодъё. S R нь байлаа гэж бодъё тий. Тэнгүүд мэдний энэ дээр гараад ирнэ шүү дээ. Мэдний энэ дээр гараад ирнэ. Тийм учраас S дээр байгаа тоо мэд дээр байгаа тооноос илүү их байгаад байна шүү дээ тий. Энэ 5-ноос илүү их байгаад байна. Тийм учраас энэ нөхцөл бол биелж чадахгүй. Тийм учраас хэдүүсээ энэ search left хийх хэрэгтэй байна. Яагаад гэвэл энэ бол баруун талд байгаа portion энд байна гэсэн үг шүү дээ. Баруун талд байгаа. Тийм учраас хэдүүсээ зүүн тал руугаа шалгаж хийх хэрэгтэй гээд R-ыг энэ дээр авчирээд за тэгээ 1 гэдэг тоог нь гаргаад авчнаа гэж хэдүүсээ ойлгож байна. За ерөнхий бодлогын санаа бол ийм ингэж бодогдсон. Тэгэхээр хоёр одоо талд хуваачиж байна гэж ойлгож байгаа байхгүй юу? Зүүн талд нь байгаа нэг ирэмбэлсэн тоонууд, баруун талд нь байгаа ирэмбэлсэн тоонууд мэдээж баруун талд нь байгаа нь бол бага тоог нь агуулах нь ойлгомжтой тий. Яаж ч утсан. Яагаад гэвэл угаасаа эн чинь нөгөө нэг ICT-ийн ирэмбэлсэн байгаа тоог юу яагаад rotate хийгээд бичсэн учраас rotate буюу эргүүлээд бичсэн учраас хэдүүсээ угаасаа баруун тал дээр нь гарч ирэх нь ойлгомжтой гэж хэдүүсээ бодох байхгүй. За ерөнхий бодлогын санаа бол ийм. Тэгэхээр хэдүүсээ одоо код руугаа орцгоё. За кодон дээр одоо юу бичих вэ гэж ойлгомжтой шүү дээ. Хэдүүсээ end S нь тгээс ихс чинь end R нь намсын size-ийн хасгныг ихс чинь тий. Тэгмүүд хэдүүсэнд нь мөн race гэдэг нэг юу хэрэгтэй. Нэг одоо утга хадгалах юу хэрэгтэй шүү дээ. За тэрний дараа хэдүүсээ loop-ыг бичлээ. За энэ дээр сонирхолтой зүйл гарч ирэх нь энэ байгаа. Намсаар байгаа. За тэгэнгүүт эндээс хэдүүсээ зүгээр race-ийн намсын S-ийн minimum-ыг нь олоод за тэгэнгүүт return race хийчих нь байна. Яагаад гэвэл угаасаа энэ ICT нөгөө нэг portion олцсон гэж хэдүүсээ ойлгочих болох нь шүү дээ. Эндээс за ингэж хийж байгаа нь бас нөгөө нэг ICT-ийн одоо ирэмбэлсэн байгаа лист дээр энэ бас юу яаж гарч ирэх нь байна. За тэгэхээр хэдүүсээ энийг бол юунаас ихсүүлж болохгүй юм байна. Энийг хэдүүсээ int max-аас ихсүүлэх хэрэгтэй юм байна. Ер нь бол тэгжиж хэдүүсээ минимум байгаа шүү дээ. За тэгсний дараа хэдүүсээ яах вэ гэхээр угаасаа энэ дээр ингээ гараад ирчин. За тэгээд дараа нь хэдүүсээ race-тэйгээ харьцуулаад үзчихэж штэ. Тэр юутай нь бага байна уу үгүй байна уу гэдгийг. За хэдүүсээ хамгийн багыг нь олцсон. Дараа нь одоо хэдүүсэнд нь хамгийн нөгөө нэг чухал юу нь гарч ирж штэ. Зүүн талынхаа поршнд байгаа мó баруун талынхаа поршнд байгаа мó гэдэг. За хэрвээ зүүн талынхаа поршнд байгаа бол баруун тал руугаа шалгах хэрэгтэй юм чинь хэдүүсээ S-ийг мид дээр нэмэх нэг рүү аваад ирнэ. Хэрвээ баруун талынхаа поршнд байвал зүүн тал руугаа авчих хэрэгтэй юм чинь R нь ийм болох нэ. За тэгээд хэдүүсээ return race хийгээд ерөнхийдөө энэ бодлого маань дуусах нэ. За хэдүүсээ шалгаад үзье. Юу болох нь вэ? За болж юм те. Ерөнхийдөө бол энэ бодлого бол тэгэхээр binary search-ийг арай өөрөөр эсрэгээр нь биш арай өөрөөр л ерөнхийдөө ашиглаж байна гэж ойлгож болох нь. За ерөн энэ бодлого бол мэдээж ойлгоход бол тийм амар бол биш байгаа байх. Тийм учраас бид бичлэгээ дахин үзээд тэгээд аль болох ойлгохыг бодорой. Хэрвээ ойлгохдохгүй асуулт байгаас комент хэсэгт асууж болно шүү. За өнөөдрийн хичээл таалагдсан бол лайк болон subscribe дарж манай чаналыг дэмжээрэй. Та бүгд хамт байсанд баярлалаа.